Мэдлэг 6 сарын 16 бидний хооронд ямар холбоо байна вэ? Энд бие болон жинхэнэ бие болон материалын хүсэл хоёрын хооронд ямар ч төрлөх холбоо байхгүй гэдгийг асуулт болгон тавьж оюун санаа өөрийгөө бие махбодтой гэд андуурснаас л энэ холбоо үүсдэг гэсэн санаа. Шунал тачаал оршихуй ба эс оршихуй. Бид ямар нэгэн зүйл байна эсвэл алга гэж бодож байхгүй гэж бодоод түүндээ автаад санал үүсдэг. Гэвч мөнхийн ухамсарт эдгээр нь хамааралгүй байдаг. Огторгүйг юутай холбож болох вэ? Огторгуй буюу орон зай нь юунд ч үл автдаг. Юувч нэвтрүүлдэг хэрнээ юутай ч хутгалддаггүй. Хүндээ ч хүлэгддэггүй. Сүнс буюу бие яг л огторгуй шиг тунгалаг хүлээсгүй гэдгийг зөвөрлж байна. Оюун санааг хэн баглаж хүлж чадах вэ? Хэрэг хүн өөрийгөө орон зай шиг чөлөөтэй ухамсар гэдгийг мэдчих юм бол түүний оюун санааг ямар ч гадаад хүчин зүйл, зовлон, шунал хязгаарлаж чадахгүй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Прохладагийн бэлтгэлийн нэг хэсэг бөгөөд би бол ямар ч материалын зүйлд хүлэгдэхгүй. Орон зай шиг чөлөөтэй мөнхийн оршихуй юм гэдгийг батлан илэрхийлж байгаа. Прохлада ийхүү үргэлжлүүлэн бэлтгэсэн. Гэдэг аваа байх шиг байна. Болвол ямар ч гажуудалгүй нэгдмэл бус ухамсар. Орчлон ертөнцид орших юу ч байсан тэр нь ганцхан өөрийн бие. Өнгөрсөн, одоо ирээдүй энд тэнд хаасайгүй тэрээр бүхий л илэрхий өөрчлөлтүүд донд ямагт ижлэхэн хэвээр оршдог. Тэрхүү ухамсар нь туйлын айдасгүй бөгөөд ямар ч саадгүй бөгөөд бүтээгчээс эхлээд өвсний үзүүр хүртэлх хязгааргүй олон янзын оршихуй бий болж тэтгэгдэг. Энэ нь ямагт ирч хүчтэй, идэвхтэй байдаг. Хэрнээ хад чулуунаас ч илүү хөдөлгөөнгүй бөгөөд ийм идэх зүтгэлд орон зайнаас ч илүү үл автдаг. Салхи навчсыг хөдөлгдөг шиг энэхүү бие буюу ухамсар нь оюун санааг идэвхжүүлдэг. Морьтон морийг залж буй мэт мэдрэмхийг ажилуулдаг. Хэдийгээр энэ бие эзэн боловч боол мэт янз бүрийн нүүлд ямагт л оролцож байдаг. Зөвхөн энэхүү биеийг л эрэл хийж шүтэж бясалгах ёстой юм. Ухаанд жинхэнэ биеийг үүнд хандснаар хүн дөрөх, үхэх, төөрөгдлийн бүрд бүхий ертөнцийн энэхүү хурмаг төрхийг этлэн гарах юм. Үүнд дуудагч шаардлагагүйгээр өөрийн биеэрээ хүрдэг. Ердөө хормхон зүр бясалгахад л тэр нь өөрийгөө илэрхийлж нээгээд харуулчихдаг. Тэрээр бүхний эзэн бөгөөд бүхий л төс чанарыг агуулсан боловч түүнийг шүтэн бишрэгч нь их зан бардамлаас л ангид байдаг. Хүн бүр өөрийн биеийн тухай өмнгийг асууж сурдаггүй. Учираас л түүнийг хүн бүр таньж мэдэхгүй байгаа юм. Түүнийг харсан үед бүх зүйл харагдана. Түүнийг сонсон үед бүх зүйл сонсогдно. Түүнийг мэдэрсэн үед бүх зүйл мэдрэгдэнэ. Учир нь тэр байгаа тул ертөнц оршин байдаг юм. Тэрээр унтаж байх үед ч байж сэрүүн байдаг. Ухаангүй хүмүүсийг сэрүүн байдалд хөтөлж зовлон зүдгүүрийг арилгаж хүссэн бүх зүйлийг нь өгдөг. Энэ үнэхээр гайхалтай. Энэхүү бүтээлд тэрээр энэ ертөнцийн амьд биет оршиж таашаал авч мэд харагдаад ертөнцийн юмс дотор тэлж байгаа мэт санагддаг. Энэхүү бие бол орон зай дах хоосон чанарын
Тэр бол хөдөлж буй бүх зүйлдэх хөдөлгөөн юм. Тэр бол бүх гэрэлтэгч зүйлдэх гэрэл юм. Бүх шингэн зүйлдэх амт тэр юм. Шорон дэх хатуулагч чанар нь бас тэр юм. Сарны сэрүүхэн чанар нь тэр юм. Гал дэх халуун нь тэр юм. Эдгээр шин чанарууд нь харгалзах бодисуудтай оршдог шиг тэрээр бие махбод эзэндээ жинхэнэ биедээ болон оршдгоо. Энэхүү бие бол мөнхийн оршихуй юм. Зөвхөн би өөрийн бие л байгаад. Надад үүгээр мэдрэгдэх ямар ч ойлголт эсвэл санаа үгүй. Би махбод жаргал зовлонд авсан ч гэсэн материйн ертөнцөөс давсан өөрийн жинхэнэ биед тэр нь хэрхэн нөлөөлөх билээ. Материйн хязгаарлагдмал байдал нь түүнийг хүлж чадахгүй. Бидний жинхэнэ бие болон орлохгүй эс оршихуйн төсөөллөөс үүдэлтэй шунал тачаал мэдрэхүй хооронд ямар холбоо байж болох вэ? Орон зайг хэн хүлж, оюун санааг хэн баглаад байж чадах вүлээ? Энд тайлбарласан орон зай хэн хүлж чадах вэ гэд. Энэ бол үнэхээр гайхалтай хэсэг байна. За ингээд үргэлжлүүлээ 6 сарын 17-ны мэдлэг. Магтан дуулах, мөргөн хүндэтгэх, залбиран даатгах болон сэтгэлийн амгалан төлөв сахилга батыг сагснаар энэхүү жинхэнэ дээд биедээ би олдлоо. Тэрээр илэрхий харагдаж байна. Бүрэн танигдлаа. Энэ бол Прохладагийн яг игэрлийн яг тэр хорон бүрийг ингэж одоо тайлбарч харуулж хэлдэг байгаа юм байна. Прохлада ингээд өргөжлүүлээд бэлтгэсэн. Бие махбодыг 100 хэсэг болгон тасцсан ч өөрийн жинхэнэ бие хэмээх тэрхүү сүнс гэмтдэггүй. Шавар ваар хагарч үүрлээч түүний доторх орон зай буюу хоосон тэр чанар устж үгүй болдоггүй. Өмнө нь надад жаргал зовлонгийн талаарх төсөөллөөс бий болсон нэгэн санаа оюун ухаан байсан. Харин одоо тэр бүхэн үгүй болсон. Миний тэр оюун санаа хайчжваа. Гэгэрэлд хүрсэн хүний хувьд таашаал өсөх шуналж үгүй. Түүнээс ангижрах гэсэн хүсэлж үгүй болдог. Юу ирэх нь хамаагүй эрг, юу явах нь хамаагүй явг. Олон жилийн турш би миний мэргэн ухааны баялагийг үгүй хийж дээрэмдж байсан мунхаг хэмээх тэр аимшигт дайсанд боолчлогдож ирсэн би. Харин одоо эзэн Вишнугийн ивэлэр болон өөрийн өөгүй хичээл зүтгэлээр лийн ачаар би тэрхүү мэргэн ухаанд үрлээ. Өөрийн бие болох дээд биегээ магтан дуулах, залбирах, амгалан байдал болон сахилга баттай амьдралын тусламжтайгаар би ухаарлаа, харлаа. Мөнхгийн ойд мэдрэхүйн шунал хэмээх үхлийн аюултай могойнууд амьдрах үе олон шоргоолжны үүр үхэл хэмээх олон харанхуй нүхнүүд зовлон шаналлын олон түүнэр байдаг. Тэнд дэвхийлэл шунлын булгайчд мөн хамгийн аюултай дайсан болох би гэх үзэл тэнүүчилж байдаг. Одоо би эзэн Вишнугийн ивэлд өөрийн хичээл зүтгэлийн ачаар үүнээс ангижирч оюун ухаан минь бүрэн сэрлээ. Тэрхүү сэрсэн оюун ухааны гэрэлд би гэх үзэл эго гэж нэрлэж болох ямар ч биет зүйлийг олж харахгүй байна. Би гэх үзлийн чөтгөр дарагдсан тул би өөрийнхөө дотоод амгалан төлөвт байна. Төөрөгдөл үе гашуу горьцог хүсэл тачаал болон сэтгэлийн зомбилд одоо хаана орон зай байх билээ? Девачин ба тамийн тухай мөн би гэх үзэлтэй холбоотой
бүх төөрөгдөл нь зөвхөн би гэх үзэл оршин байгаа цагт л оршдог. Зургийг хоосон огторгүйд бус зөвхөн дааван дээр л зурдагтай адил. Оюун ухаан би гэх үзлийн үйл болон шунал тачаалын аян цахилгаанаас амжирх үед тэрээр өөрийгөө танин мэдхүн гэрлээр гэрэлтгэ. Би гэх үзлийн шаварт хутгалдаагүй өөрийн жинхэнэ биедээ мөргий. Мэдрэхүй болон бүхнийг залгигч оюун санаа нь амар амгалан болсон тэрхүү биедээ мөргий. Мөнхийн харанхуйг сарниулагч нар болох өөрийн биедээ мөргий. Дээд хайрыг дэмжигч, тэтгэгч, орчлон ертөнцийн бүх зүйлийг тэтгэгч өөрийн биедээ мөргий. Улайсан ган төмрийг гангаар л зүсдэг шиг би оюун санаагаа өөрийнх нь цэвэрсэн төлөвөөр номготглоо. Ухаандаа үүний тайлбар нь энэ нь оюун санааг гаднаас биш зөвхөн дотоод ухамсар оюун ухаанаараа л хянаж ариусгаж болно гэсэн утгатай. Би гэх үзэлгүйгээр миний бие өөрийн эрч хүчээрээ ажиллаж байна. Өнгөрсөн үеийн зуршил, сэтгэлийн төлөв, хязгаарламжтал, байдал бүгд бүрэн үгүй боллоо. Би гайхан байна. Яаж би ийм удаан хугацаанд би гэх үзлийн хавханд байсан юм бэ? Бусдаас хамааралтай байх. Бодол санааны төөрөгдөл, зуршил, хүсэл шунал болон тачаал би оршдог гэх тэрхүү төөрөгдсөн итгэл үнэмшил, таашаал хайх хандлагын нөлөө болон зугаа цэнгэл энэ бүхнээс ангижирснаар миний оюун санаа туйлын амар амгалан анир чимээгүй тэр хөлөвт хүрлээ. Үүнийг дагаад бүх зовлон зүдгүүр эцэс болж дээд аз жаргалын гэрэл гийлээ. За ингээд өндөрлөө. Туйлын амар амгалан аниргуун төлөв гэдэг. Энэ нэмэлт тайлбар нь нирван буюу хөдөлгөөнгүй тогтун төлөв гэсэн утгатай. Утга нь бол оюун санаа нь ямар нэг зүйлд автахгүй, гадны нөлөөнд савлахгүй, нуурын мандал шиг толгор болохыг хэлнэ. Хүрэх зам нь энэ төлөвт хүрэхийн тулд бодлын дадал, зуршил болон би гэх үзлийн эгогийн мэдрэмж урхинаас бүрэн ангижрах ёстой гэж судар өгүүлж байна.